2024 оны байдлаар 178 хадгаламж зээлийн хоршоонд 75252 хүн хамрагдаж байна гэж. За мэдээж энэ хадгаламж зээлийн хоршоонд бол гашуун түүх байгаа. Их алдаа оноо гарсан юмнууд байгаа. Энийг бас засаж залруулаад сайжруулах гэдэг хуулийн төсөл оруулж ирж байгаа өөрийн төвөө заяа бол гишүүн хоёр маань оруулж ирж байгаа харж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэлээд тодруулж асуух асуултууд их байгаад байна. За би эхнийхээ асуултыг Монгол банкнаас асууя. За энэ хуулийн төслөөрөө санхүүгийн оршууд зөвхөн гишүүдтэй үйлчлэх үүрэгтэй зүгээр нэг юм яг банк болчиход байгаа юм шиг харагддаг. Жижиг банк. Тэр энэ юу нэг зөв буруу юу? Тэг яг энэ дээр одоо би бас банк орон дээр ч асууж байсан. Тэр судалгаанууд Монгол банкнаас энэ санхүүгийн үйл ажиллагаанд оролцож байгаа энэ байгууллагаас авсан судалгааны үр дүнгэл сонсчмоор байна. За хоёрдугаар туйл санаачлагчаас асууя. За одоогийн энэ хууль зааснаар бол хадгаламж зээлийн хоршоодын холбоо гэсэн нэршлиг санхүүгийн хоршоодын нэгдсэн төв болгож. Хадгаламж зээлийн хоршоодын холбоо гэдэг бол ашигын бус үйл ажиллагаа холбооныхаа статусаар явуулж ирсэн. Одоо энийг санхүүгийн хоршоодын нэгдсэн төв болгочоор энэ ашиг болоод цаашаа явах энэ боломж бололцоо нэгдээ өвчж гинэ. Яагаад тэгэхээр хуулийн төслийн 11-ийн 2-ыг харахаар сумын насанд хүрсэн хүн амын 50-аас доош хувийг гишүүнээр илсүүлсэн санхүүгийн хоршоонд орон нутаг хөгжүүлэх зориулалттай сан, ашигт малтмал, ашиглах, хайгуул, олборлолт хийх аж ахуй нэгжийн хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж тухайн сумыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж. За 11-ийн 3 дээр энэ хуулийн 11-ийн 2 зааснаас бусад их үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөр дамжуулна гэж. Тэгээ бусад тэгэхээр хаанаас ямар мөнгө татаж авчирж ирж хийх гэж. Айгүй эргэлзээтэй юмнууд дээр харагдаад байна. За энэ дээр хариултаа авчи. За хамгийн сүүлийнх нь санхүүгийн зохицуулах хорооноос ер нь санхүүгийн зохицуулах нь хороотой санхүүгийн зохицуулах хорооны явах нь энэ яг энэ хоршоодын нэгдсэн төвийн хэрвээ ийм болгож байвал яг энэ хянан шалгах чиг үүрэг өөрчлөн байгуулах тэр татан буулгах гэдэг олон харилцааг зохицуулдаг. Тэгээ энэ чиг үүргээ бас энэ санхүүгийн хоршоодын нэгдсэн төв рүү шилжүүлэх ийм одоо энэ хуулийн төсөлтөөр өгүүлбэр оруулж ирэх боломж олцоо байгаа юу байхгүй. Хууль санаачлагч нар бас хариулж байна үстэй. За баярлалаа. Тэгээд тодруулъя. За хууль санаачлагч Доржсонгийн өөрийн төвийн гишүүн асуултанд хариулъя. Хууль санаачлагчаас асуусан асуултуудад хариулъя. За холбоо дээвэр байгууллага гэж бид нэрлэдэг байгаа юм. Нэгдсэн төв гэж. Тэгэхээр яг бид бол одоо байгаа хадгаламж зээлийн хоршоодын холбоог олон улсын жишгт нийцсэн нэршлийнх нь хүрээнд хуулийн төсөл дээр бол оруулж ирсэн байгаа. Хадгаламж зээлийн хоршоо бол өөрөө яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа иргэний хуулийн этгээдийн ангиллаар бол ашигын төлөө бус хуулийн этгээд гишүүдийнхээ төлөө үйлчлэх ийм үйлчлэх ийм үүрэгтэй хуулийн этгээдээр томьёологдсон байгаа. Тэгээ энэ хүрээнд үйл ажиллагаа явуулах. 11-ийн 2 дахь заалтыг магадгүй учрах гишүүнээ томьёолно бас алдаатай үгсгийн засаж залруулах өөрчлөх шаардлага байхыг үгүйсэхгүй. Энэ хэлцэгсэх асуудал яригдж байгаа учраас ажлын хэсгийн хүрээнд өөрчлөх, ярилцах шаардлагатай болох асхыг ч үгүйсэхгүй. Гэхдээ энэ орсон гол зорилго нь бол одоо гишүүдийн асуугаад байгаа хөдөлмөрөөрөө хоршиж байгаа энэ хоршлыг, нэгдлийг дэмжих, нөгөө талаас олон улсын байгууллагуудаас байгаль орчны чиглэлээр орон нутагт хэрэгжүүлэх янз бүрийн томоохон төсөл хөтөлбөрүүд хоршоодоор дамжуулж, санхүүгийн хоршоодоор дамжуулж, олон улсын жишгт хүрсэн хоршоодоор дамжуулж оруулъя гэхэд энийг авах боломж өнөөдөр бидэнд байхгүй байгаа. Тэгээ энэ боломжийг бас орон нутагт нээж өгье гэдэг зорилгоор л оруулж ирсэн заалталтай. Хэрвээ энэ үнэхээр одоо эрсдэл үүсгэж байна гэвэл манай гишүүд ярилцаад хилцүүлгийн явцад шийдэд явчих би бүрэн боломжтой гэж харж байгаа. Таны байнгын орон дээр хэлсэн саналын хүрээнд за хууль санаачлагчийн зүгээс ажлын одоо хэсэгтэйгээ бас энэ асуудлыг ярилцсан. Тэгээ энэ дээр бол одоо ажлын хэсэг их хурлаас гараад ажиллах явцад бол хилцүүлгийнхаа үед бас зас залруулад явах боломжтой. Таныг бас саналаа өгөөсэй гэж хүсэж байна. За Монгол банк
одоо Монгол банкны үйл ажиллагаа гэдэг дээр Монгол банк хариулах бах. За хууль санаачлагчийн хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаагаа бас хэлчихэн зүг болов уу гэж бодож байна. За өнөөдөр бас ган хөлөг гишүүн түрүү хэлсэн орон нутаг сумдад за төрийн банк, хаан банк л ер нь байдаг та. Иргэдийн үйлчилгээ авах боломж тун хязгаарлагдмал. Ийм нөхцөлд сүлжээтэй сүлжээгүй олон газрууд байна. Ийм нөхцөлд бол хадгалан зээлийн хоршоо буюу энэ санхүүгийн хоршоод санхүүгийн үйлчилгээг нэмж мөнгөн одоо гүйлгээ харилцааны хэлбэрийг нэмэгдүүлснээрээ өөрийнхөө гишүүдэд үйлчлэх боломжийг л нээж өгч байгаа. Арилжааны банк бол ашиг олох зорилготой хүрээ хязгаарлагдаагүй бүх хүмүүст одоо хуулийн хүрээнд зээл банкны үйлчилгээ үзүүлж байгаа бол хадгалан зээлийн оршууд зөвхөн гишүүдийнхаа эрх ашигын төлөө ажиллах энэ зорилтынхаа хүрээнд ялангуяа энэ төрийн үйлчилгээг санхүүгийн зах зээлийн үйлчилгээг ард иргэдэд илүү ойр хүргэх энэ чиг үүргийн хүрээнд л оруулж ирсэн зохицуулт юм байна. За. Ажлын хэсгээр болох уу? За ажлын хэсэг. Жамба жамц дараа 4-р микрофон. За очрот гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За хяналт шалгалт хуулийн төслөөр бол энэ хяналт шалгалттай холбоотой асуудлыг бол маш нарийн зохицуулсан байгаа. Очрот гишүүний. Учир нь бол энд маш олон хуулийн төслийн 11-р бүлгээр маш нарийн зохицуулттай. За учир нь яагаад энд нарийн хяналт шалгалтын зохицуултыг оруулсан бэ гэхээр энд маш олон хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгө байждаг. Тэгэхээр энэ дээр хамгийн гол одоо эрсдэл бол энэ хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгө эрсдэлд орох одоо дампуурах таны түрүүний ярьсан тэр одоо өмнө нь бид нэр 20 жилийн өмнө үүссэн тэр зүйлийг л дахин давтуулан гаргахгүй байх л зорилготой энэ хуулийн зохицуулт тэр хяналтын нөхцөл байгаа. Тэгээ энэ дотор бол яг нэг санхүүгийн одоо мэргэжлийн байгууллагад байдаг одоо албадлагын арга хэмжээнд хэрэглэгдэнэ. Тусгай зөвшөөрлийнхаа нүрэнд. Тэр үртлээ бол наадлын дээвэр холбоо, докторжуулалтын сан, нөөц сангаар бол зохицуулагдаад явна. Тэгээд хамгийн эцсийн байдлаар энэ нөгөө татан За гүйцэг хариултчээ. Асуултаа хариултаа дуусгая. хоршоо татан буугдах харилцааг бол энэ хуулиар бол зохицуулсан. Тэгээд энэ дээр бол нөхцөлд удирдлага, тусгай шуурлыг хязгаарлах, зарим төрлийн үйл ажиллагааг зогсоох. За тэгээд одоо санхүүгийн одоо томоохон банкнд хэрэгждэг Монголд бас бий одоо бүрийн их төлөөлөгч томилох, эрх хүлээн авагч томилох хүртэл ийм арга хэмжээг бол төрийн зохицуулагч байгууллагын санхүүгийн зохицуулахороо хадгаламж эзэмшигчдийн одоо эрх ашигыг хамгаалах энэ хүрээнд бол хэрэгжүүлэхээр хуулийн төслийн 11 дугаар бүлгээр бол наривчилж зохицуулсан байж байгаа. За баярлалаа.